За юу цаана удаа үлээсэн үү? Өмнөх бичлэгнийхаа парт 2-ыг хүргэж байна. За эхэлцгээе. Айрынч дарагтай таарч дараа Аз тэтгэрийн үнэртнээс болоод чөтгөр төрхөндөө оржээ. Түүний араас ч хүн ирж тэр даргаыг явуултал нөгөө шилэгчин гарч ирснээ манай хүнийг эмхтэй гэдгийг барьчтیں۔ Харин түүний даргаыг алхаар ирсэн сүмийн тагнуул гэдгийг Айрын мэджээлээ. Бүр олоогүй дуугүй үртэл тагнуул. Тэд ч би биенийхээ нууцыг хадгалахаар тохиролцлоо. Харин багш нөгөө охиноор найзыг нь дуудан чөтгөр далуулсан харагдуулаад энэ охиныг сүрдүүлж байсан юм байна. Манай эд ч хэргийг шийдвэрлэхийн тулд эргүүлийн хүчин гаргахаар болж охин сүйт залуугасаа салахаар шийдэж эргүүлийн багт орлоо. Тэгсэн нөгөө цэнхэр үсчин захиад амжуулсан охины захиаг сургуулийн самбар дээр хатсан ч ашиг. Ямар зөв юм бэ наа. Тэгсэн ааш тартайгих сэжигтэй байгууллагаас сургуульд ариун бүсгийн толгой гүн гэргээд сүрдүүлэгч ирээд байлаа. Гэснээс дататай болго маш амархан арга зааж өгье. Mobicom-ийн шагналтай код гээд дататай супер шагналтай урамшуулал зарласан байна. Яаж оролцох вэ гэвэл Mobicom application-ийн шагналтай код хэсэг дээр дарж урилгын код хэсэгт хүссэн кодоо зохиож найз руугаа илгээнэ. Найзтан таны урилгын кодыг ашиглан багцаа дараа төлбөрт юм уу хосолсон төлбөрт багц руу ахиулвал та 5 ГБ, найз чинь 15 ГБ дататай болно. 14-ээс 29 насныхан байвал залуус зориулсан B+ багц руу багцаа ахиулаарай. Урьсан найзынхаа тоогоор Michelle Amazonka, Premier Taylor, Rocket Bean Special Gift-ийг бэлгийн төлөө өрсөлдөж, хамгийн олон найзаа урьсан хүн Michelle Amazonka брэндээс 2 сая төгрөгөөр хүссэн бүтээгдэхүүн авах эрхийн эзэн болно. Бас миний ишүү кодыг ашиглан багцаа ахиулаад 15 ГБ дата тавьж болно шүү та. За бичлэг рүүгээ орцгоё. Сургуулийн наадам дээр ялагчин шагнал дотор Аз тэтгэрийн үнэртэн хийгээд том хэрэг болт юм байна. Наадмын эхний өдөр боллоо. Хаанч ирчгсэн Айрынч нөгөө нугасныхаа овцыг өмссөн. Хаанч танад нугсан сурагч байдгүйгээд хайгаад эхэлтийн. Тэгсэн нөгөө цэнхэрчин гарч ирсний урдуур агуурын шарвалзаад байна. Хаанч бүр намайг орих. Би түүнтэй сургуулаа тойрчод ирийн дэр. Айрын бүр цаана боож өглөө штэ. Тэгсэн цэнхэрч Клауд самаагээ дуудчихуу гэсэн. Намайг битэн их хөөхөн дуутаарэ. Манай эхнэр хартай шүжиг шиг. Яана нэрээ. Хаантай Айрын холбоо тогтоох хүн гэсэн. Цэнхэр би олъё. Хаантай намайг хамгаална чиг шиг. Тэгсэн эмэгтэй юм болохгүй. Эхнэр нь уурлана. Нилээ ааштай гэсэн. Дайраад ирчиж магадгүй. Эрүүл ухаангүй аимшигтай юм байдаг гэж сонссон. Тэгээд хаан дагуулж ирээг ах уу гэд нүүрэн дээр нь бүр муулж өгч байна. Тэгснэ зураг нь гарсан гэд нэг зураг авчирж ирсний. Энэ бас арай биш ээ. Чөтгөр болохоор ийм адгуу сонирхт юм болов энэ төр. За тэгээ гараад алхаж исэн Аз тэтгэрийн үнэртэд даргаыг ч явууллаа. Манай эд ч нөгөө нууц юмнуудаа яриад байжсэн дараа сонсчтیں۔ Айрынч бид нар өөр улсын тагнуул энэ хоёр манай туслах гэж авдیں۔ Аз тэтгэрийн үнэртний талаар ч хүнд үзүүлдэг нөлөө хэллээ. Тэгсэн дараа хүнд л аюултай юм уу? Өөр юм байхгүй юу гэж байна. Энэ хоёр ч тусдаа уулзаад дарга чи миний жинхэнэ төрхийг хараа үзтээ гэд их л эвгүүдэд унлаа. Айрын чөтгөр дуудаж үзүүлээд би ч гэсэн ааш тартын эсрэг тэмцэхэр ирсэн. Надад итэг гэсэн. Ааш тартай чи миний нэр гэдیں۔ Тэд даргын жинхэнэ нэрийг ашиглан хэрэг хийх гэж байгаа бололтой. Цаанан хаан соёлын өдөрлөгт очивол найстай болох бах та. Найстай болмоор ин гэсэн туслах нь ажиллая гэж загнаал. Нөгөө туслах нь ч хаанд яг одоо найз бэлдэнтэргээд этнэр ер нь бүтэхгүй. Наатан дээр ч хаан тэмцээнд оролцохоор боллоо. Харин сүмийнхэн тэмцээний бамбарт Аз тэтгэрийн үнэртэн хийцэн. Бамбар асахад үнэртэн гэсэн үг. Энэ хоёр одоо сүмэс чөтгөрүүдийг хорлох гэж ирсэн тагнуул ижиж бүр туслаад идэг шүү. Айрын хааныг уурлуулж бамбарыг өөрөөр нь нураалгах төлөвлөгөө гаргаад таны эхнэр чинь царай муутай энтергээд уурлуулж өгнө үү? Хүү энэ барыг эхнэрээ аллаа. Босод манч тусалж хаанаар бамбарыг нураалгалаа. Хаач манай үнийг нэг л өдөр царайг чинь харнаа л гэж байна. Одоо нэг гоо бүсгийн тэмцээн бол шагналтай нөгөө үнэртэнг нуух юм байна. Хөрхнөөч би ороо шагналыг нь аваад ирээл гэж байна. Тэд Айрын туслагч даашин зэгийг авч өгөхөр болоод энэ хоёр айгүй хөөрхөн. Харин нөгөө цэнхэрчин олны өмнө албаар төлгөж унгааснаа даашин зэгийг нь хөөрхнө урсан болгож харагдуулаад уужилж муучлаад бүр хохирогч болчихноо. Тэгсэн манай хөөрхнөгийн хөлийг гэмтээсэн байдیں۔ Хөөрхнөөч тэмцээнд орж чадахгүй болоод эцсийн арга хэмжээ болох Айрын эмэгтэй болж орохор боллоо. Гэхдээ угаасаа эмэгтэй л дээ. За тэгээд орсон бүгдээрээ ичиж уулаагаад нэгтгэр баярыг нь амархан авчина. Тэгсэн нөгөө цэнхэр чинь нөгөө үнэртэн гаргаж ирээд даргаыг чөтгөр болгочтیں۔ Айрын жаруу эмэгтэй хүчээ ашиглан такнаж үтсэн ашиглаад хэмэдэн оруулаад өөрийгөө зүй ясаар танилцууллаа. Тэгсэн чөтгөрийн хаан их л ууртай авах чинь. Уужилт гуйхаар очсон бүр гэрн үлдсэн жах шиг. Тэгсэн бүр шийтгэлгээд нэг шувууны торшиг юмд хорих гээд байна. Тэр түүнийг уучлалаа. Харин дарга хааны туслах буюу найз олж улаанаа Айрины цэрэг хөрхнөө үйлчлэгч нөгөө хоёр сүмийн тагнуулыг туслахаа болгочноо. Харин нөгөө ягаанаа чин Айрын шиг тоглоомд орсон хүн байдیں۔ Тэгснээ тэд нар өглөөгээд юу гэж зүгээр л дүүрчтэй энтер гээд айгүй эвгүй.
Нөгөө ханхуу царайд ч хааныг яганаас болгоомжлоорой. Нэг юм сэдээд байна гэд бас овооштэй. Манай эдэж дуудлага худалдаанд очин хэрэг илрүүлэхээр болно. Тэгснэг хачин нөхөр Айриныг барьж аваад чөтгөрийн анд бараал хийгээд байна. Тэр Эльфос Ревигих тоглоомны өөр нэгэн сүүлчийн босс. Ревигих ховор шидтний овгийн хүү юмсанжээ. За тэгээд чөтгөрийн андаж уулзаад овгийг нь аврахыг гуйлаа. Харин дараагийн бүлэг тэр хаан яганаа дурладаг хэсэг байт юм байна. Айрин ч тэрийг тоглож байгаагүй болохоор юу болохыг нь мэдэхгүй байлаа. Тэгсэнгийн чөтгөрийн ан хүнд тутуулсан байдیں۔ Бүр ой санамжаа шидээж алдаад чөтгөр байхаа болсон байлаа. Хаан хатан хоёрч түүний хүн болсон болохоор Айринаас сүгэн төслөлн л хийж гин. Айриныг бүр үдшилгээс өөр үед уулзвал цааслан л хийж гин. Нэрээ энэ хатан 60 гарсан гэ боддоо. Аяйгуу сэжигтэй. За тэр жахав. Айрин шууд нууцаар хаан дээр очсон өөрийг нь санахгүй яганаа гэдэг шүү. Айрин ч санахгүй байгаа юм. Тэгвэл надтай гэрэлчих. Хитэн ч удаа ой санамжаа алдсан өөртөө дурлуулна л гэж гин. Харин бити араар тавиараа гэд бөө юм болж байгаад явлаа. Дараа нь чахаад ирж Клаудиг өдөөл. Тэгсэн яганаа хүрээд ирдیں۔ Хаан ч Айриныг нуугаад ягаанч бүр хааныг амар өдөөд идیں۔ Гарч явсныхан дараа Айрин ч уурлаад эннээс илүү гоё жигмэг авчирнаа л гэж гин. Нэрээ ханху ягаанаас жаахан сэжиг авсан болохоор манай талд туслаалах шиг байгаа. Цэнхэрж ирж төгсөөд баян өгөнтэй гэрлэхгүй тулд ханху өөрийн болгоно гинэ. Үнэн дээр цэнхэрж ягааны сэжигтэй үлдийг харсан болохоор ханхуд ойртож ажиглах гээд байгаа юм байна. Хаан ч Айриныг ядаргаатай гэж бодоол. Ягаанаач бүр манай хааныг эргүүлэх гэлэн. Гүй тэгсэн нэг чөтгөр гарч ирээд хааныг авна гэ бөө юм болно. Харин чөтгөрүүдийн оюун санаа хаантайгаа шууд холбоотой байд юм байна. Түрүү Айриныг гайтай байна гэд бодсон чинь Айрин руу дайраа дундیں۔ Туслагч ирж чөтгөрөө авлаа. Айрин ч хааныг алгадаад тэгэж их гай болоод байгаа юм бол би зайлаад үгүй. Үдшилтэд оролцохгүй л гэж гин. Хаан ч хоёр туслагтайгаа уулзсан Айриныг үдшилтэд авчрахыг шаардав. Айрин ч хөөрхөн чөтгөрийн аршид үлдэж ажиллаад хэрээнүүд нь бүр явуулахгүй төлөө гуйж бүжгэлсэн гинэ. Тэгсэн туслах орж ирсэн ээ. Энийг өмсөд үдшилтэд яв. Манай эзэн санахгүй байгаач нэг таалагдсан юм хизээж тавихгүй гэж байна. За тэгээ очсон хүн бүхэн амар хараад юу вэ гэсэн. Яана. Хаан бүр Айриныг дагуулаад сэтгэлээ илчлээ дундیں۔ Юм санахгүй байгаач хайр нь алга болохгүй байх гинэ. За тэгээ байжсэн гинт нөгөө шиттэнчин гарч ирээд Айрин руу арц дээрээ үнэртэн гасгаад Айриныг хааныг чөтгөр олох гэж байна гэд бөө юм болно. Тэгснээ Айриныг өөртөө нь явуулдаг энтергээ бүр жүжиг тавьж өгдیں۔ Хэрээнч гарч ирж хаанд үннийг хэлэх гэсэн. Шиттэн хэрээг нь гимтээж чөтгөрийн аны дурсамж сэтрэн нэг нүдэнд улаан болсноор Айриныг зүгтаалгана. Тэгсэн нөгөө ягаанчин хаан дээр утсноо тэнийг юм яриад ариун сэлмээр дайрж гинэ. Хаанаас буцаагаад олсон юм бол доо. Манай эдэд цугтаж байлаа. Тэгсэн нөгөө шиттэн гарч ирээд Айриныг хамт явгээд байна. Тэгсэн ариун үлдний хүчээр тэр хоёр нэг газар руу шидэгдлээ. Тэд хоригджээ. Тэр бол хатны тушаалаар хөдөлдөг хүн. Бас яганагийн нэлээд өгөнд нь хурц нэгэн байж. Ягаана яаж ч юм ариун үлдийг олж аваад түүнд өгч хааны ой санамжийг арилгуулсан байлаа. Одоо Айрин шидийн өчгөө болсон. Яхад гээл Айрин өөрийнх нь хүчийг сорсон гэж байна. Айрин жинийг сонсоод шоронгоос амархан гарчна. Тэгээ шидтэнд танаа авгийг аварч чадна. Үнэн ч хаа андгаал гэсэн. Зүүнүүдэд тасдчихдээ. Шидтний нүд маш хүчтэй. Үгээр л хааныг хэвэн болгож чадах юм гин. Хатан түүний авгийг хөгшрөхгүй тулд иргэшээлтэй байлгаж исэн. Харин аврахын тулд хатны шидийн иргэсэлд үнийг хийх ёстой. Манай ойрч нэгдэн ортонд очсон. Яханаас нөгөө сэлмэрээ дайраа дундیں۔ Бүр Айрины элдэг өөртөө шингээх гээд унлаа. Тэгсэн чөтгөрийн аны шидийн үуч Айрин тусалж түүний сэлмийг буц авчлаа. Яхан ч Айриныг цохиж унгаагаад сэлмийг нь булаагаад шиттэнгийн очих ёстой газар ч онгоохгүй яг баларж итэл хэрээн гарч ирээд нөгөө газрыг чинь цөм цохиод онгоолчтیں۔ Ийм хүчтэй юм бах та. За тэгээ шидтэн ч нүдэ хэрэгсэлд хийн овгоо авран хатан чөгшөрлөө. Харин ордныхан Айриныг барихын даваан дээр манай хаан гарч ирэн зогсоолоо. Ханхууч ягаана дахиж удирдуулахгүй. Чи мо аимшигтэй хүүхэн гэснэ. Гэхдээ л би чамд хайртай вэрээ энтер гисэн Яхана нь уурч муураад юу ч болоод байгаа. За ингээд бүгд аврагдаад Яхана анх уурч 20 турмэж манай уурчиндээ хормээгээд амар сайхандаа жаргажээ. Гэхдээ зүгээр би биэндээ дурлаад болчих юм дээр юун ч олон хэрэг болгох юм дээ. Угаасаа одоо ингээд дуусахгүй бол манай уурч хийцэн авах тийм биз дээ. За тэгээ таалагдсан бол лайк сабадараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.